За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай студид Монголын бейсбол, софтбол, T-болын үндэсний холбооны тэргуун дэд ерөнхийлөгч, Монгол Улсын шгшээ багийн дасгалжуулагч Чэ мөнх сайхан маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан наадсан уу? Сайхан наадлаа. Сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. За өнөөдөр студид маань аягүй гоё хүн хүрэлцэн ирсэн. Би яг нөө таны мэдээлэл хэд өдрийн өмнө сонсоод тэгээд нэг юм юу гэдэг та хэд маань сая Азийн авраг болоод ирсэн юм байна шүү дээ. Хүүхдүүдтэйгээ яваад. Тэгээ би яг тэрийг сонсоод хүүе манай Монголд ч юм бейсбол энэ T-бол ийм сайн хөгжсөн байсан юм уу гэд би айгу гайхсан байхгүй юу. Тэгээд хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За гоё яриа хүрэлцүүлье. Аха. Монголын одоо бейсбол, софтбол, T-бол үндэсний холбоо үүсгэн байгуулагдаад энэ жил 35 жилийнхаа хийж байна. 35 жилийн хүрээнд нийтдээ бол 3 томоохон тэмцээн. За Монгол Улсын аврал шалруулах тэмцээн одоо хийгээд ингээд өндөрлсөн. Одоо 8 сарын 19-ээс 26-ны хооронд Япон улсын Токушима мужийн Ана нутад Азийн 17 дахь удаагийн T-болын аврал шалруулах тэмцээнд Монгол улсаас нийтдээ 6 баг оролцохоор одоо бэлтгэл сургалтаа хийж байна. За Монголын T-бол үндэсний холбоо 2019 онд одоо үүсгэн байгуулагдсан. За үүсгэн байгуулсан хүн маань бол Японы одоо Монголд өргөмжид консул Кавочи Широ гэдэг хүний санаачлагаар энэ T-болын спортыг одоо үүсгэн байгуулсан. За T-болын спорт маань өөрөө болохоор бейсбол, софтболын спортын суурь спорт. За 6 наснаас ахуулаад 12 хүртэлх настай хүмүүс одоо энэ спортоор хичээлж тэмцээн уралдаанд оролцдог. Гэхдээ энэ одоо спортын маань өөрийн онцлог болохоор насны одоо ангилал байхгүй. Мөн одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо нөгөө тусгай хэрэгцээтэй хүмүүс гэж ярьдаг те. Энэ улсууд хүртэл энэ спортороос хичээлж тоглож болдог ийм төрлийн дөрмөө өөрсдөө зохиож болдог ийм онцлогтой ийм хөрхөн одоо яг ийм спортын төрөл байгаа. Тэгэхээр энэ спортын төрөл маань өөрөө болохоор дан одоо бейсбол, софтболын спортын одоо суурь гэхээс илүү бусад спортын суурийг одоо яг хүүхдүүдэд зөв тавьж өгөх ийм чиглэлтэй ийм төрлийн спортыг үүсгэн байгуулад одоо ингээд 19 оноос хойш ч юм одоо ингээд 7 дахь жилдээ явж байна. За ингээд нөгөө ковидын үе таарад за бид хэд материалыг бааз суурь замун одоо энэ нөгөө спортынхоо одоо дөрмийг одоо Япон хэлнээс орчуулах те энэ зүйлүүдээ хийгээд 22 онд анх одоо нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуультай одоо санамж жижиг хийгээд одоо ингэж эхэлж исэн төвтэй 22 онд одоо анхны улсын аварга хийхэд 23 багийн 400 гаруй хүүхдүүд оролцож исэн. Ингээд 2022 онд Япон Монголын найрамд харилцаа тогтоосны 50 жилийн хувьд Японоос 2 багийг өрөөд Монголоос 8 баг ингээд анхны одоо гадаад тэмцээн хийсэн. 23 онд болохоор Японы одоо бүх Японы аврал шалруулах T-болын тэмцээнд анхны фестивал тэмцээнийг хийж 2 баг одоо Монголоос оролцоод 1 баг маань алтан медаль буюу алтан цамыг өргөөд 1 баг нь хөрөл медаль авч ирсэн юм түүхтэй. Ингээ 24 25 он дараалаад Монгол улсаас 5 баг яваад одоо Азийн авраг болцсон хүүхдүүд энэ жил 23 24 25 он гээд 3 жил дараалцсан. Энэ жил болохоор Азийн авраг хамгаална. Яагаад хамгаалж байгаа юм гэхлээр бас одоо энэ 27 онд Монгол улсад одоо 8 сарын 5-наас 12 гэсэн үржсэн байдлаар тов гаргаад T-болын Азийн аврал шалруулах тэмцээнд Монгол улсад зохион байгуулахаар ингээд төлөвлөд ингээд явж байгаа. Одоо яг их орондоо зохион байгуулах юм тий. Яагаад энийг одоо ингээд зохион байгуулах болсон нэгт хоёрт одоо яагаад энэ T-болын спорт Монгол улсад ийм эрчтэй хөгжиж байна гэдэг одоо яг үндсэн одоо суурь нь бол энэ Япон солонгосууд Монгол хүүхдүүдийг одоо энэ спортыг одоо их сонирхож эхэлж байгаа. Нөгөө Монгол хүүхдийн ген тэгээд богино хугацаанд энэ хурд хүчин илүү ягаа л та. Богино хугацаанд их хурдан сураад байна. Эднэр одоо ямар сони юм бэ гэдэг юм те. Тэмцээн дээр очингууд Монгол хүүхдүүдийн ёс зүй тэгэл тэр одоо тоглолтын явц явцыг хараад эргээд одоо нөгөө юу гэдгийг Япон улсад одоо 100 гаруй жил хөгжиж байгаа бейсболын спорт за Солонгос улсад одоо 80 дахь жил рүү орж байгаа спорт. Тэгээ эргээд одоо энэ тал нутгийн хүүхдүүдийг сонирхож эхэлж байна. Энэ хүүхдүүд одоо хүч биеэр авахалцсан ба одоо юмд одоо дасан зохицох байдал одоо илүү байна гэдэг байдлаар бас сонирхож эхэлж байгаа юм. Манайхан бол яг нөгөө ойрхон гараа ширүүхэн дээр нэг ирэл явж байгаах тий. Тэгэхээр энэ нөгөө нэг T-бол гэдэг байгаа. Энэ нөгөө яг бага наснаас нь эхлээд л ер нь яг үндсэн суурийг тавиад байна гэсэн үг шүү дээ тий. Би ерөөсөө энийг сайн мэдгүй учраас танаас яг лавлж асууж байгаа байхгүй. Одоо бейсболын үндсэн суурь нь T-бол. Софтбол гэхээр эмэгтэй төрөл нь. Эмэгтэй төрөл нь эмэгтэй төрөл үе одоо бейсболынхаа эрэгтэй төрлөөс зай талбай хувьд арай жоохон богинохон гэхдээ бөмбөг нь том. Тэгээд дэлхийн нийтээр бол энэ софтболын эмэгтэй эрэгтэй
дэлхийн аваргын буюу Премьер лигийн тэмцээнүүд бас явагддаг. Тэгээ манай Монголд бас яг ингээд октод нь хөгүүд нэг тоглоо явж байгаа юм шүү дээ. Одоо бол тоглоо явж байна. Тэгээд яг урд нь бол нөгөө яг одоо нөгөө энэ суур спортоо буюу Т-бол нь өөрөө суур спорт нь өөрөө бөмбөгөн зөөлхөн, зохирон зөөлхөн, Т буюу суур нэр тавь зогтдог учраас хүүхдүүдийн нөгөө бэртэж гэмтэх байдал хамаагүй бага. Эрсдэл айгүй багтаа гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө хүүхдүүд нөгөө бейсбол бол нөгөө софтбол нөгөө бөмбөг шидэхээр хүмүүс зогтдог те. А гэтэл хүүхдүүд маань өөрөө нөгөө бөмбөг хүүний шидсэн бөмбөгийг одоо яг 6-7 настай хүүхдүүд юм зохиж чадахгүй. Учираас Т буюу суурин дээр тавиад зогтлоороо их сайн зогтдог. Тэгээд тэрийг бөмбөгөө сайн зогчгоороо баярлалаа л те. Өөрөөр бөмбөг одоо зогсон бөмбөгийг бариад авахаараа бас баярлалдаг те. Ийм төрөл. Одоо нөгөө нэг багт хэдэн хүүхэд харьяалагдж ийн хэдээс хэдэн насныхан хамаагүй байдаг яг 6-аас 12 насны хоорондоо 12 насны. Нэг багт одоо талбай дээр бол 10 хүүхэд гарч тоглоно. За тэгээд нөөц тоглогчтойгоо бол нэг 12-аас 15 хүүхэд. Сэлгээ гэсэн үг. Одоо тэр багт эмэгтэй хүүхэд байгаа. Тоглох уу? Тий, аль биесны дүрм дээрээ 15 хүүхэдтэй бол түүний 2-оос 3 нь эмэгтэй хүүхэд байна гэдэг ингээд дэлхийн нийтээр. Дэлхийн нийтээр тий. Азараа. Тэр нэг гендрийн асуудал тийм байна тий. Үгүй ямар гоё. Одоо манай Монголд болохоор Монгол хүүхдүүдийг та гений хувьд нэлээд сайн байна гэдэг чинь шүү дээ. Тэд нэлээд сонирхоод тах шиг байна тий. Яг манай хүүхдүүдийг. Тий. Одоо сонирхоод ер нь бол нөгөө энэ Япон Аз чиглэл рүү одоо нөгөө илүү entertainment буюу нөгөө influencer энэ гэж ярьдаг байсан. Тэгээд ийм зүйлүүд рүү залуучууд нь хүүхдүүдний илүү чиглээд байгаа. Тэгээд дээрээс нь спортын тал дээр бол бас нөгөө хүүхдүүдийн бие бэлтрийн хувьд бол бас жоохон өөрсдөө шууд хэлж байгаа байхгүй. Нялцгай болцсон. Одоо нөгөө ачаал даахын чадвар нь айгүй бага байгаад байгаа учраас ер нь бол энэ хөгжиж байгаа орны спорт хөгжиж байгаа орнууд за ер нь бол Монгол улсыг бол сонирхож байгаа скаут хийх чиглэлээр сонирхож байгаа улсууд одоо мэрэгжлийн дасгалж явуулагч нар те ийм улсууд бол бас их олширч байгаа. Тэгээ жил болгон ирж хүүхдүүдийг хардаг бах те. Тэгэд одоо тэр манай хүүхдүүд энэ жинэ хичээлж жагаад Солонгос руу эсвэл Япон руу тэнцэнэг очиод сураад хөгжөө цаашаа явах боломжтой байна. Тэгвэл яг энэ Т-болын спорт орол суурийн одоо яг нөгөө мэрэгжлийн даваа одоо яг бөмбөг шийдэл зохиолттой одоо гүйлт өөр хооронд гүүхэн тэргээд суурийн сайн тавиад өчгөж цаашаагаа бол одоо яг тэр орныхоо хүүхдүүд дээр очиод ингээд битгий сургалт хийгээд бол яг энэ 12-оос 14 насны хүүхдүүд бол хэзээч гологдохгүй. Илүү л байна үхээс. Одоо нөгөө би яг танд багшийн хувьд асуух гэдэг юм л да. Үүдээ тэр 6-аас 12 насны хүүхдүүдтэй ажиллах бэрхшээлтэй тал ч юм уу те. Ер нь эцэг эхийн талаас мэдээж хэцүү асуудал гардаг баг. Тэр болгоныг яаж зохицуулж байна? За тэгэл яг л нөгөө нэг одоо яг хэлэх үед нь одоо багаар нь одоо те хэлэх үед нь хэлээд за одоо өдийн завсарлагаар үед ч юм уу ганц нэг хүүхдүүдээ өөрсөндөө ярилцаа те нэг ах нь найз нь аав нь ээж нь болол тэгэл явахгүй бол энэ ч нөгөө багийн спорт олон талаас нөгөө олон одоо гэр бүлийн хүмүүжлэлтэй олон ар шинтэй хүүхдүүд орж ирэн за тэрийгээ дагаад эцэг эхчүүд гэсэн орж ирэн тэгэл ер нь бол манай эцэг эхчүүд хэлдэг шүү дээ энэ тэмцээн уралдаанд явж байгаа үед бол ерөөсөө гэр бүлээрээ энэ спортоор одоо ингээд хичээлээ хүмүүжчдэг гэдэг. Тэгээ тэр нь бас их даваа тал. Тэгээ хүүхдүүдийн айл болох нөгөө багаар ажиллаж байгаа ч гэсэн тэр хүүхдүүдийн тодорхой одоос өөрийнх нь одоо нөгөө ур чадвар юуг нь илүү одоо харж энэ хүүхдийг ийм байрлал зогсоовол болох юм байна. Энэ хүүхдийн хурдан юм байна. Тийм учраас хурдан дээр нэгээд анхаарах юм байна гэдэг юм зүйлүүдийг олж харж байгаа нэг даваа тал. Хүүхдүүдийг хөөрхөн шүү дээ. Яг бүх юм дээр нь л анхаардаг баг тийм. Бүх юм дээр нь л анхаарна. Одоо үгдээ ингээд магадгүй та ингээ гадуур явж агаад ийм хараад ч юм уу те энэ уг нь хичээллүүл гэж тэгж харагдах уу? Ер нь одоо яг тийм болчихтой харагддаг. Тэгээд тэр өндөр хүүхдүүдийг те тэгээд нөгөө одоо хүүхдүүд ингээл сургуульд ингээл юм дээр очиод ингээл сургуультан дээр хийгээл явж байгаа. За энэ хүүхдийг нь авчулаг нь зүгээр юм байна да гэж багш нарт нь хэлээл те тэгээд энэ хүүхдийг аваад хичээлүүлвэл суур нэг зөв тавигдах хүүхдүүд цаашдаа ер нь спорт хичээлэх боломжтой хүүхдүүд шүү гэж хардтай. Тэгэл энэ гудамжинд тоглож байгаа дугуй өнтер унж байгаа хүүхдүүд энэ төр харахаар өндөр өнтер хүүхдүүдийг харахаар ерөөсөө араас нь гүгөд очиж байна. Гүгөд очимаар санагдаад байна. Яг тийм бай харагдаг байгаа. Одоо тийм хоол ундан дээр нь ч юм уу манай хүүхдүүд бага насны хүүхдүүд ч мэдээж ихэр шоколад нэрэглэх байгаа шүү дээ. Энэ спортод яаж нөлөөлөх вэ? За энэ бол ер нь бол одоо газтай ундаа. За тэгээд нөгөө чихэртэй хэд их чихэртэй ундааны төрөл за мөн одоо чихэр энэ төр бол яг бэлтгэл хийж байгаа үед бол маш их нөлөөлнө. Ягаад тэгэхээр одоо бэлтгэлийн өмнө юм уу бэлтгэлийн дундуур нөгөө бэлтгэл хийж байгаа хүүхдүүд нөгөө усаа удаг ам сангаж байгаа учраас энэ үеэр одоо юу гэдэг газтай ундаа тэр чихэр идэхтэй
чихэртэй ундаа авах юм бол нөгөө шууд ам зуураад ам нь одоо нөгөө шүлс одоо ялгарч чадахгүй бол тэгээд нөгөө хоолоор хатах тэгээд нөгөө гадна талбай тоглодог учраас тийм эрсдэлтэй. Тийм учраас одоо шгшээ багийн бэлтгэлд багтаа тэмцээнд явж байгаа хүүхдүүдтэй бол шууд нөгөө газтай ундаа чихэртэй ундаа чихрийг хордог. Гэхдээ бүр шууд огт ингээд шууд ингээд хасчихгүйгээр багаар эцэгтэй ярилцаа за багаар ингээд хасан шүү ингээд хасан шүү гэдэг ингээд ерөнхийдөө хасаа авчдаг. Хоолн дээр та хэд маань яаж одоо бэлтгэл сургалтын дээр нь хоолны талаар хоол бол одоо яг ингээд шгшээгийн бэлтгэл одоо ингээд би сая ингээд бэлтгэлээсээ шууд ирлээ. Тэгээ яг өдрийн хоол орж ирж байгаа. Хоолн дээр бол илүү нөгөө одоо хүүхдүүдэд одоо илүү нөгөө коллагентэй одоо юу гэдэг юм шимтгэлтэй тийм хоолнуудыг өгдөг. Жишээ нь 5 цулын шүүл, 5 цулын хүн шүүр. За хүз удаатай шүүл. За тэгээд ногоотой шүүлнүүдтэй. Тэгээд хоёрдугаар хоол нь одоо будаатай уурга, нөгөө гурвалжин будаатай уурга гэдэг те. Ийм эрүүл хоолнууд. Тэгвэл ер нь бол махан. Дахианы мах, гахааны мах энэ бол тийм цохимжгүй. Тийм үү? Тий, ер нь бол нөгөө яг өхрийн мах те хоньны махаар шимтгэлээ тийм тий. Одоо 5 цул бол иддэг хүүхдүүд байх уу? Байна. Яаж өгөхөөд? Тэгэл ер нь бол нөгөө олныгээ дагаал нөгөө олуулаа одоо энэ чинь ингээл нэг 70 идэх хүүхд бэлтгэл сургалт хийж байгаа шүү дээ тий. Тэгэл тэрийгээ дагаал олныгоо дагаал ер нь хүүхдүүд ингээд багаар амсч үзээл ингээд сурна. Дахианы мах зөвхөн нагетс буюу одоо дахианы мах, шарсан дахиа тэгээд дэлгүүрийн одоо тий банш иддэг тийм хүүхдүүд те эсвэл бол огт адууны мах идэж үзээгүй нөгөө адууны нөгөө цагаан шавын энэ те идэж үзээгүй энэ хүүхдүүд зөндөө байна л да. Тэдэрч нөгөө багаар тасгаад тэгээ юу гэдэг гэртээ уг нь бол тэр чинь идэж чадахгүй ш идэж чадах зүйл байхгүй. Бид нэр л эцэг эхчүүд одоо бид нартэй одоо нийгэм өөрөө яг нөгөө сургуулийн хичээлээс те завгүй болцсон яг хүүхдээ нөгөө яг ингээд өглөө гарахт нь одоо юу гэдэг нэр 5 цулын шүлэн төр ч юм уу хийгээд өг тийм зав байхгүй. За миний хүн ингээд юм идчихэргээд мөнгө нөгцдөг. Хүүхэд дэлгүүрлөө ороод сургуулийнхаа аюунаас мантон буузаа эсвэл бол мөнгө цуглуулж байгаа найз нартайгаа KFC орчдөг юм те. Яг ийм нөгөө завгүй нийгэмд байгаад байгаа учраас хүүхдүүд мал идэж чадахгүй гэдэг. Түүнээс бол Монгол хүүхд болгон одоо энийг их баг хэмжээгээр одоо зуны одоо амралтын наадмын их наадмын үеэр те гэр бүл төгөд байгаа явдаг учраас идэж чадчих. Тэр хоолн дээр нь бол яг та өөрөө яг юу хоолой хөтөлбөрийг гаргаад хүүхдүүдэд өгдөг бах тий. 7 хоногоор одоо хоолны хөтөлбөрийг гаргах чинь тэгээд тэр маань эргээд ингээд нөгөө эргээд ингээд явдаг. Жишээ нь одоо хуушур ихэд л хуушурыг бол баг одоо тосон таарсан. Гэхдээ гурилын одоо бас юу гэдэг шар тостой энэ төр зууруулсан. Тим хоолыг энэ төр одоо нөгөө хоол одоо түгэж байгаа суддаг бол ярьж хилээд ингээд. Тусдаа газраас авдаг байх нь тий. Тусдаа хоолны одоо газраас энэ жилээс бол бүр одоо нарийн бас хоолны юмнууд өгч байна. Бүр одоо нөгөө шар будаа шүү дээ. Шар будаа ингээд сайн ингээд буцлахаар ингээд нунтаг ингээд болчдөг тийм. Яг ийм шар будаатай шөл бол бас хүний биед шингэцэн маш сайн байдаг. Тэгээд дээрэс нь одоо шинэ хоньны махтай юм байх юм бол илүү шингэцэн сайн. Хүүхдүүд нөгөө яс усан тосон ингээд сайн ингээд нөлөөлж идэг. Ийм бас үүд. Одоо яг нөгөө мал сайхан ногоо ургаад мал одоо яг ингээд шимдэж ингээд идцэнтэй ийм үед одоо шинэ хоньны шүлтэй нөгөө хорхог боодог л бид нар наадмаар гарахтаа яг энэ яг шинэ хоньны гидстэй энэ мах бол хүүхдүүд маш их шимтжил өгч идэг. Одоо бэлтгэлийн хувьд юу гэдэг яг хоттой байгаад байна уу хөдөө гадаа одоо юу гэдэг те ир дэшээ явах уу ер нь хэд хоногоор яаж явдгийг. За ер нь бол Монгол Улсын аврал шалруулах тэмцээн 5 сарын 30-31-нд хийгдээд тэгээд ингээд 6 сарын 5-наас ахуулаад шгшээ баг бүрдэж эхэлнэ. Шгшээ баг бүрдэхдээ одоо Баянгол дүүргийн 69 дэх сургуулийн тэр хүүхдийг те одоо биш Баянзүрх дүүргийн 69 дэх сургууль ч юм те одоо юу гэдэг 44 13 ч юм. За Баянголоос одоо юу гэдэг өөр сургуулиудаас ингээд сайн хүүхдүүдийн ингээд улсын аврал шалруулах тэмцээн буюу 3 дахь одоо тэмцээнүүдээс нь харж байгаа багш нарт нь хэлнэ гэсэн. За энэ хүүхдийг шгшээ баг руу дууднаа, амнаа. Эцэг ихтэй нь одоо зөвлөмөр байна. Эцэг ихтэй нэрж уулзаач энэ хүүхдийг одоо энэ Зунжанга бэлтгэл сургуульд хамрагдаад энэ одоо том тэмцээнд одоо явуулах боломжтой юу гэдэг ингээд хараад ингэж юм. Тэгэхээр үндсэндээ 6 сарын 15-наас эхлээд нөгөө хичээл яг амрахтай зэрэгцээ хүүхдүүдийн бэлтгэл сургалт эхэлчихдэг. Тэгээд бэлтгэл сургалтаа бол одоо яг өөрийнхөө одоо төв талбай дээр юу Монгол Үндэсний Олимпийн орооны ард талд байдаг Монгол бейсбол гэх талбай дээрээ бүтэн одоо 2 сарын турш бэлтгэлээ хийгээд за тэгээд тэмцээнд явхаас нэг 7 хоногийн өмнө 10 хоногийн өмнө хэрийн бэлтгэлд гардаг. Одоо бид нэр 8 сарын 7-нд 6-нд одоо хамгийн сүүлийн талбай дээр бэлтгэл хийгээд 7-ны өглөө гачууртын хойд амд одоо байрлах одоо сансар хүүхдийн цусланд хэрийн бэлтгэлдээ гарах гэж байна. Тэр маань өөрөө нөгөө
тэрэлжийн нэг заан тэрэлжтэй холбогддог бас тэр уул ус хангаанаас тийм байна. Ер нь ингээд хээрийн бэлтгэл гарахад тэрэлж рүү буюу одоо далайн төвснөө дэш 1300 м-ээс дээш хээрийн бэлтгэл гарах нь бол хамгийн үр дүнтэй. Тэр нь ягаад гэхээр яг нөгөө хүүхдийн нөгөө зүрхний пульс за нөгөө уушгины ачаал авах чадамжийг ингээ ихсгэж идэг. Тэр болгоны судалдаг байна тийм. Тэгээд хээрийн бэлтгэл бол одоо өглөө 5-15 кг хүүхдүүд босон шүү дээ. Нөгөө яг нөгөө цуслан дээр амарж байгаа хүүхдүүд шиг нөгөө яг нөгөө цуслагийн нөгөө хөтөлбөр шиг явахгүй. Яг л яг өөрөөсөө гэхдээ хажууд нь өөрийнхөө яг хоолундын нөгөө хүүхдүүд амарах. Манай 6 наснууд бас тэгэж босч бэлтгэл. Юу өөр хэдв. 5-15 босоод босонгууд нь өглөөнийх нь одоо яг үлээлгэн дээр нь нэг стакан бүлээн ус уулгаад тэгээд баг багаар уулгаад тэгээд хувцсан дээр нөмсүүлээд 5:30 гэхэд өглөөнийхөө заритгэр гараа авчихсан. Заритг маань эхний нэг өдөр бол 1.2 ирж очихын 2.4 км гэх. Тэгэл ингээд баг багаар ингээд нэмэгдээд ингээд юм. Тэгэл юуны өглөөнийхөө заритганд гүггээл нэг 30-40 минут гүгэл ороод ирдээ. Замаасаа шалтгаалаад тэгээ гүйж орж ирэл нойтон одоо хөлстэй хувцснуудаа бүгдийн сайхан тайлал тэрнээс өмнө сайхан сонголт хийж явал өрөөнд нь оруулаад хувцсыг тайлуулаад бие биенийхээ одоо юугаар алчуураар нь хөлсийн сайхан арчаал хувцснуудаа хатаа тавьж байгаа л оройн өдрийнхөө одоо бэлтгэлийн заваар нэг хөлстэй хувцсыг угаалгаал ингээл ерөөсөө амьдралын бүх юмд л сурна. Яа хөөрхин тэгэхээр тэр хэд маань хоорондоо айгүй нэг юм гоё нэгтнэн бод нэгийг гэдэг болох баха хүүхдүүд маань. Тийм тэгэл ахаа ихчээгээл тэгэл одоо юу гэдгийг дүүн одоо чадахгүй одоо байх тийм гарах юм бол одоо ах нь одоо туслаал тэгэл дүүн охин бол ахтагаа бас одоо гэдэг тэр бас мэдээж нөгөө 12 3 4-тэй одоо 13-тай 12-тэй хүүхдүүд маань бас доороо нэлэх дүүтэй байж таараа штэ зарим нь тий. Тэгэл тэр дүүгээ одоо сандаг ч юм уу тий 6-7 настангуудыг бол бас ингээл туслаад юмд нь туслаад тэгэл дандаа л ингээл бүх юм дээр ингээл нөгөө яг нөгөө ах цах нөгөө ёс зүй хүндэл гэдэг юм яг эндээс багасаа ингээл төлөвшөөл ингээл явчих. Эсвэл хөөх юм аа. Тэнгүүт одоо нөгөө нэг тэнд гарах одоо бэрхшээл гэж байгаа юу? Яг хээрийн бэлтгэлтэй байх үед үүдээ хүүхдийн бие өвдөх ч юм уу нэг тиймэрхүү тодорхой хэмжээнд харна штэ. Тэр үед багш яг ямар арга хэмжээ авдаг вэ? За ер нь бол нөгөө артикуудаа авч явна. За тодорхой хэмжээний нөгөө харшлын юм, гидсний юм, толгойн юм, за тэгээд одоо шархны нөгөө перкстэй бүх юмнууд одоо эмнэлгийн юга бол бүгдийг бэлтэж явна. Дээрээс эцэг эхчүүдтэйгээ зөвлөлтөн ямар нэгэн байдлаар одоо харшлын юм ууж байгаа, за цагаар одоо юм ууж байгаа бол тэр зүйлүүдийг бичиж явуулаад яг тухайн цаг үед нь одоо яг хүүхдийнхээ одоо яг тэр байдлыг одоо яг болгоод тэгээд бэртэл гэмтлээс бол хамгийн сайн хамгаал. Өглөөний хүүхэд бол багш нар болон ах нар нь одоо бүгд одоо зэрэг хүүх учраас нөгөө баг хүүхдүүдээ уртлынх нь игнээр одоо шахаж дундаа хийж авч явах те ийм байдлуудыг одоо нөгөө нэг яг ингэж тухайн одоо нөгөө өглөөнийхөө заритгнаас шалтгаалаад цаг уурын амьсгалаас шалтгаалаад тэгээ хүүхэд бол тэднийгээ тэгээд илүү дундаа игээд бага насны хүүхдүүд аваа авчихдээ. Нилээ хатуучлалтай олжлагаар зэрхэндээ тэгээ одоо нөгөө яг энд хотод бэлтгэл хийж байгаа үедээ одоо бэртэл гэмтэл авахтай нөгөө бэлтгэл гэдэг маань өөрөө юмыг сайн сурж байгаа алдаа гаргаж болно. Алдаагаа дахин давтахгүйгээр баг багаар одоо багасгах. Энэ л бол бэлтгэл. Хээрийн бэлтгэл гараад ирж байгаа үед одоо нөгөө бэлтгэлийн одоо яг тоглох цагууд ингээ багасаад ирдэг. Өглөө заритганд гараад за 6:30 гэхэд дуусчих юм бол хувцсанаар угаагаад өглөөний 7:30-аас цайнд бэлтгэхдээ тэр хоорондоо шүт амаа угаагаад амарх унтах хүүхдүүд бол унтчихна. Тэгээ өглөө 7:30-аас 8 цагийн хооронд өглөөнийхөө цайг уугаад гаргаж ирээд 10 цагаас бэлтгэлтэй байх юм бол дахиад унтуулчихна. Тэгэхээр нөгөө хүүхдийн нөгөө яг нөгөө тасан зогцох чадвар нь ингээд унтаад босоос ирээд ингээд тэгээ 10 цагаас нэг 12:30 хүртэл бол яг нөгөө тоглолтын бэлтгэл буюу одоо зөөлөн бэлтгэлүүд ингээд ороод тэгээд 1 цагаас хоолндоо ороод өдөр 4 цаг бэлтгэл хүртэл амарна. Тэгээд тэр үед нөгөө чөлөө цагууд нь бас явагдана хүүхдүүдтэй бас тоглоод юм тий. Дан ганцхан одоо юу гэдэг нэг спорт гэхгүй тэгээд урлаг соёлын юмнуудаас явагдана. Одоо ярьж болж байгаа нөгөө бид нар нөгөө жил болгоо ингээл явхлаар нөгөө эцэг эхчүүд ирнэ. Миний хүүхд бол одоо юу гэдэг ганцхан одоо энэ бейсболын спорт одоо тиболын спорт хичээлээ өмө гэдэг нь бид нэр үзүүлдэг. Тэнд баг багаар нь авиасын тодруулна. Дуу шүлэгтэй жүжигсэн тоглолт гэдэг. Тэгээ тэрийг эцэг эхчүүдтэйгээ 10 хоног гарч байгаа 6 дахь хоног дээр эцэг эхчүүдтэйгээ ирээд за одоо та нар бөөнөрөө яг нэгдсэн цагт одоо хүүхдүүдэд эргэж ирнэ гэдэг. Ирээд ирэхэд нь бид нэр тайлангаа тавина. Тайлан тоглолтоо үзүүлнэ те. Монголоороо бархсан дуу муугаа дуулна. За тэгэл дуу муу гэж нь бол ер нь бол өөрчлөлт шүү дээ. Нөгөө үзэг барьсан туйхан гартман гэдэг дуу байдаг те. Тэр чинь нөгөө бэлээ барьсан туйхан гартман тэргээл нөгөө багш нар хоорондоо ярилцаал хоорондоо юм байна гэл ингээл
Тэгээд бөмбөг шидэх гаргийг заасан энэ гэдэг ч юм уу. Тэгээд тэр дууг бас нэг жоо өөрчлөлтөд тэр нэг сонирхолтой болгоод эцэгчүүд нь тайлан тавиал. Иймэрхүү зүйлүүд их хийдэг учраас эцэгчүүд бас их дуртай байдаг. Хүүхдүүд ч гэсэн бас энэ нөгөө хэрэм бэлтгэлтэй гарахтаа бол илүү хэрэм бэлтгэл хурдан болоос хэрэм бэлтгэлтэй гарах юмсан гэх. Хүлээгээд энэ өөрхөн аха. Тэгээ одоо нөгөө хэрэм бэлтгэлээ хийчээд ирээд гадагшаа одоо гадны том тэмцээнүүдэд явахдаа би одоо нэг 6 настай хүүхэдтэй байлаач гэж бодоход өгч явуулна гэхээр аюу сонин санагдаад байгаа байхгүй надаа. Тэгээ тийм эцэгчүүд бас байдаг байна тий. Ингээд хамт унддаг байж гинт ингээд нэг өдөр бүр харь орнолоо яваад өвчнөхээр надад төсөөлөгдөхгүй. Тийм учраас нөгөө өдрийн бэлтгэлийг арай илүү нөгөө одоо гэртээ одоо юу гэдгийг илүү олон цагийн өнгөрөөгөл те банга хамт байсан болвол нөгөө өдрийн 2 бэлтгэл хийгээд өглөө 9 цагаас орой 5 цаг хүртэл бэлтгэл хийгээд ирэхээр нөгөө цаг нь ингээ холдоод шүү дээ. Аав ээжтэйгээ байх цаг нь холдоод өөрөө бие даах чадвар нь ингээ те. Тэгээ ингэж явж байгаад хээрийн бэлтгэлд 10 хоног гараад ирэхээрээ би ингээд аав ээжтэйгээ унтахгүй одоо ингээ онгоцон зугаад те ганцаар ингээд явна. Өөрөө чамтан саваа янзлах юм байна. Өөрөө одоо ховцнороо ингэж ивэх юм байна гэдэг зүйлийг нь хээрийн бэлтгэл дээр нь зааж өгч байгаа. Тэгээ хээрийн бэлтгэл нь яг тэр одоо тухайн утсан орныхоо яг цагтаа ингээд таарч байгаа хэрэгтэй. Өглөө 5 орнд босч байгаа цаг маань одоо Японд боллоо гэж Японд нэг цагийн өмнө шүү дээ. Тэнд бол яг 6 цагт босоод өглөөнийхөө цаг ууж байгаа жишээ нь. Тэгээ яг ингээд цагийг ингэж та бас яг тэрийг яг зохицуулаад байна тий. Зохицуулаад тий. Тэгдэг учраас за Японд ч одоо 8 сард бол маш их хит халуун байгаа. Сая манад 3 4 хоног их халлаа шүү дээ. Яг энэ халт үеэрээ сүхтүүд яг бэлтгэлийг хийгээд эхэлж байгаа. Тэгэнгүүт тодорхой хэмжээгээр тасаад эхэлж байгаа. Тэнд бол чиглэг мөртлөө айгүй бухчим халуун болвол манад бол хуурай халуун. Яг тэр хуурай халууныг тааруулахдаа талбайгаа уцлах хүүхдүүдийнхээ одоо малгайдлогыг норгож өгөхтэй ийм байдлаар ингээд багаар ингээд тасгаад байгаа гэсэн үг. Одоо та хэд маань хэдэнд явах вэ? 8 сарын 19-нд. Тухайл явах гэж байна тий. 17-нд хээрийн бэлтгэлээсээ бууж ирээл. Ер нь бол нөгөө би ч гэсэн багтаа тийм байсан. Тэмцээн уралдаанд явахын одоо юу гэдгийг 2-3 хоногийн өмнө хээрийн бэлтгэлээс буучих юм бол гадаагаас найзуудтайгаа өнгөрч яриад те гүүж хараагаал тэгэл нөгөө яг ингээд бэлтгэл ингээд таарсан би явлаа гэл тэгэл гүүж харааж байгаа л өөрөө унж одоо бэртэх ч юм уу ийм байдал үүсдэг. Тэгэхээр ийм байдал үүсгэхгүй тулд 17-нд нь өдөөс хойш нь буулгаж ирээд хүүхдүүд нь амарчаад 18-нд нь яг шигшгэ багийнхаа одоо иж бүрэн ховцнуудын талбай дээр эцэгчүүдээ гардуулж өгөөд за тэгээ маргааш өглөөний юм шүү гэхэлэр хүүхд өөрөө нөгөө найзуудтай гарч гайхуулахтай тийм байхгүй. Тэгээ нүгэн аав ээж нь бас нөгөө тодорхой хэмжээний юм бэлтэж өгнө шүү дээ. Тэгээ нэг дэлгүүр хоршоо ингэж нэг цаг нь өнгөрч чинь за эртгэн унтаараа гэж хэлээл унтчихна. Унтах ч юм уу те. Тэгээ зарим тэгээ унтахгүй шүү дээ бас. Тэгэх баха. Тэгээ нойр нүрэхгүй те. Олуулаа ингээл явах гэж байгаа гэдэг бол тэгээл төсөөлөөл ингээл бодоол. Тэгэл бэлтгэл хийж байгаа хавцад нь л ер нь бол нөгөө төсөөлөн бодох чадварыг хөгжүүлж ядан. За та хэд орой унтахынхаа өмнө тэнд очсон байна гэж төсөөлөөд тэнд одоо яаж зогч ийн одоо хомрaan буюу одоо бүр хамгийн хол зогтох ч юм уу те. Одоо хэдэн удаа одоо гэдэг бөмбөг сайн барьж аваад эсрэг багийн хүмүүсийг аавд хийсэн байх уу тэр гэдгээ төсөөлж бодоод тэгээ тэрийг цаасан дээр яг талбайгаа зурж ягаад ингээ хоорондоо өөрсдөө ингээ бие биентэйгээ өөртөө тоглоорой гэд ингээ хэлдэг. Тэгээ тэр тоглож байгаа явц маань хүүхдэд нэгт миний байрлал юу вэ? Энэ байрлал дээр би ингэж явах юм байна гэдгийг нь бас тодорхой ингээ суулгаж өгч байна. Одоо нөгөө юу гэдэг би тасгалжуулагч хүнийх нь хувьас биш яг таны хувь хүн талаас нь асуумар санагдаж байна л та. Та энэ спортоор те хизэнээс хидэлж хичээлсэн бэ? Яагаад энэ спорт руу орсон бэ? Та одоо ингээ те үндэсний холбооны дэд ерөнхийлөгч болтлоо явсан энэ цаг хугацаанд яг юуг туулсан одоо нэг дотор нэг хэлмээр ярмаар юм байдаг шүү дээ. Та гоё тэрийгээ яриач. Манай холбоо 1991 онд үүсгэн байгуулагдсан. 91 онд үүсгэн байгуулагдсан Японы Baseball Magazine гэдэг компани санаачлагаар Японоос одоо 3 мэрэгжлийн тасгалжуулагч за Монголоос 3 хүн одоо хүүхдүүдийг эсүүлж авснаар энэ спорт анх үүссэн холбоо. За би яг энэ 91 онд 10 настай хүүхэд энэ спортод орж ирсэн. За миний хоёр багш бол тухайн үед бол миний одоо аав ээжийн найзууд байсан. Гэхдээ би хэлээгүй. Энэ спортод гэдэг ингээд өөрөө одоо манай магум гэдэг одоо багш маань одоо манай хоёр багш хоёулаа бурхан болсон юм. Тэгээ одоо тэрний үйл хийгээ бас үргэлжлүүлээд хоёр багш амлсан амалтаа гэдэг. Тэгээ бокс нэг нь бокс нэг нь волейбол юм байсан. Тэгээд одоо нөгөө яг зэрэгэлдээ бас нөгөө хамар хашаа гэдэг нэг айл байсан учраас нөгөө хүүхднүүдээ бас надтай бас одоо цог одоо манай холбооны ерөнхийлөгч юм. Тэгээ хүүхдний спорт байгаа гэж хэлэхэд нь очиж шалгуулад тэгэл ер нь орж ирсэн. Тэгэл тэр цагаас хойш бол ер нь бол энэ өөрөө нөгөө гүйдэг тэгээд зогтдог, бөмбөг барьдаг, биелээ өмсдөг.
За бас дээрээс нь одоо яг тухайн үед орохдоо тэр нэг зохих юм л хамгийн гой санагдаал. Тэгээд тэр нэг юм арсын юм биелээ нэг юм нөгөө бид нар ч дээр үед одоо нөгөө нүүрсний биелээ гэл нэг юм ганцхан эрхээ ургатай биелээ гэдэг чинь тэрэн шиг тийм биелээ өмсөх нэг сонирхолтой санагдаж байсан учраас тэнд орцсон. Тэгэл ерөөсөө нэг спорт ер нь гоё юм байна гэл. Тэгэл ер нь хэрэгж төсөлтгөө ороод 16 настай 10 дугаар ангид төгсөхдөө 14 настайгаас Монгол Улсын шигшээ багтаад тэгээд 16 98 онд анх одоо Японоор тэмцээнд явуулаад ерөөсөө пүнк нүдний гэж. Тэр газар очингууд л ерөөсөө бүх юм нь гэрэлгийгээтэй. Тэгэл орой эрт харахгүй боллоо. Тэгэл бүх гэрэл мэрэл насаал оройн одоо бэлтгэл сургуультай хийх үед ингээл бүх юм нөөц болсон байгаа л ихгүй. Тэгээ тэн чинь нэг 7 14 онс юм аа. Анх одоо очиж байгаа монгол хүмүүстэйгээ нэг 7 хоногийн тэмцээч 7 хоног удаа самтарсан бэлтгэлээр Япон орныг танилцуулна гэдэг. Тэгэл ирээл Монголдо буугаал онгоцны буудлаар буян тухай дээр буугаал нааша яаргаас нааша гараас гэрэл байхгүй. Замын гэрэл байхгүй. Тэгээд ингээл төв рүү ороод ирэнгүүт 120 инхтэм нүгүр давангууд л замын гэрэлтэй байж байгаа л цаашаага гэрлүүг манах чингэлээд гэрлүүг өмсний дөрөөс цаашаа гот гэрлээ баг. Тэгээ гэртээ ороод ирсэн чинь нөгөө 60 лааны нөгөө ламп чинь зүгээр нэг дэнгийн гэрэл шиг харагдаж байгаа. Тэгэл бодсон. За яавал энэ спортоор явж те энэ улс орныг одоо бас хөгжүүлэх энэ гэрлийн илүү бас тод болгож өгөх юм бол доо гэдэг л бодол суулсан. Тэгэл ерөөсө тасралтгүй хичээлэл 99 онд Америк руу бүр 13 цаг нисэл бүр илүү ингээл тэгээ нөгөө суусан зэснээс явсан тэнийг дээр гэдэг шигтэй. Ингээл юмыг хүмүүст чараал ингээл. Тэгээ нэг хоёр багш маань 2005 6 онд дараалаад бас өөд болоо. Тэгэл ер нь бол энэ спортыг ер нь хаяхгүй хоёр багшаа бас үргэлжлэн байх ёстой гэдэг зүйлийг одоо бас дүүнэртээ хэлээд. Тэгээ 2010 онд одоо өөрсдөө залуучууд шүү дээ чинь дөнгөж 20 гарч ирсэн залуучууд мөрийн хөтөлбөр тавиад тэгээд холбоонд одоо өдөр сүүлийн гişүүд одоо өрсөлдөө тэгээд 10 онд холбоог авч ирсэн. За тэр үедээс хойш бол 16 7 хүртэл бол яг л бүгдийг л тулсан та. Тэмцээн уралдаанд явахгүй одоо машина хүртэл одоо ламбард нь тавьж хүүхдүүдээ зардалцаа өөрт байгаа эхнэрийнхээ эмэг бүгжийг хүртэл тавиад би хизээ нэгэн цагт нэг спортоор бас хуулнаа чамд би амжилт үзүүлнэ. Гэхдээ би тэр үед би чамд бархалтаар хэлэх болно, олон шамдэртай явах болно гэж хэлчихсэн. Тэгээд одоо ингээ эргээ харахаар тэр нь илүү ихгүй яз жаргалтай байсан. Гүр даваад алхдаг байлаа. Карманда нэг 2000 төгрөгтэй ч юм уу эхнэр ажил ийн. Би ч одоо энэ өөр ямар ч орлогогүй юм шүү дээ. Тэгээд эхнэр ажилд эхнэр нэг өдөр нэг 5000 төгрөг өгнө. За чи нэг 1000 төгрөгөөр нэг пэршгэ аваад ичээр өдөржингөө битэн хоосон яваараа гэн. Окей л. Тэгэл заримдаа дугуйтай үедээ дугуйгүй үедээ автобусаар ирчээл орой бэлтгэлд тарах үедээ нөгөө 5000 төгрөгөөр нөгөө хийж байгаа хүүхдүүдтэйгээ хамт пэршгэ авч идэ. Тэгээд нөгөөдөл чи автобус нь мөнгө их юм бол хувааж өгчөө. Тэгэл өөрөө халахал гэрлүүгээ хардаг те. Энэ болгон одоо их эргээд ингээд харахаар их жаргалтай үе байсан. Яах гэж энэ юуны төлөө зорьсон, юуны төлөө бас гарч ирсэн гэдэг маань одоо энэ сүүлийн 3 жилийн хүүхдүүд маань T-ball спортоор Азийн аварга болж байгаа нь илүү том одоо яг амжилт юм да. Тэгээд яг энэ хугацаанд заатай болио гэж бодож ирсэн үү та? За ер нь бодоггүй. Бодоггүй юу? Ямар гоё юм бэ те? Би төрсөрлөгийн дэд соёлын урлагийн сургууль төрсөрлөгийн дэд сургуулийг уран зураач дизайнер мэргэжлэр төгссөн. Тэгээд тэр сургуульдаа сурч явах үедээ ч гэсэн бас спортоо хаяагүй. Тэгээ 2004 онд сургуулаа төгсөөд одоо энэ нөгөө түнэл биш дээ сансрын түнэлийн хажуу талаар юм лайт бокс уу анхны гэрэлдэг боксыг бас нэг бас дээсээ төрслөлгийн дэд сургууль өгчөөс ах нартайгаа бас ингээ хийж хийсэн. Анхны маань ажлын гараал да. Тэгээд тэрнээс хойш одоо энэ жазтай зүйлийг бас хийдэг болоод тэгээ хажуугаар нь бас бэлтгэлээ ингээл хийгээл явдаг гэсэн. Тэгээ тэр урам өгжсэн зүйл маань болохоор одоо хамгийн гол зүйл бол ерөөсөө энэ 2002 онд Coca-Cola анх Монголд орж ирж байсан. 150 гээл реклам гарч ирсэн. Тэгээ энэ нөгөө хотод байсан түүцнүүдийг нэг 150 гээл ингээл хийгээл усууд юу хийгээд байгаа юм болоо гэж гайхдаг гэсэн. Одоо энэ хөрөнгийн бирж буюу нөгөө элдв кино чадрын яг тийм ориг түүцээс тэр түүцийг MC-ийн одоо бас нөгөө юунд одоо тийм нөгөө тендер зарлана гэж манай найз бол тэгээ тэр түүцийг анх хийж эхлээд тэргүүрээс бахархтай. Тэгээ тэр оюутан багтаа бас тэгээ тэр түүцийг ихлэр чинь бас мөнгөтэй болно. За тэр мөнгөнийхөө үр шимийг одоо бас нөгөө дүүнертаа бэлтгэлдээ ингээ зарцуулдаг гэсэн. Тэр бас их нөлөөсөн. Тэгээ ерөөсөө энэ буцаж болохгүй няцаж болохгүй зүйл рүү л орцсон юм чинь энэ ерөөсөө л дайраал гарах хэрэгтэй гэл. Тэгээ манай одоо энэ анх ажил авч ирсэн хуурай ах байдаг. 8 он яг Бээжинг Олимп.
болох гэж ирсэн үе байхгүй. Тэгээ 2007 онд нь би яг Монгол үндэсний олимпийн орооны 60 жилийн медалаар шагнуулаад спортынхоо дэд мастерыг авцсан юм байжсэн. Тэгээд 2008 онд уу? Тий. Аха. Тэгээд яг энэ спорт руугаа гэдэг яг ажил хийж байгаа юм чинь те. Тэгээ яг цаг зав гарангууд л өдрийнхөө цайны цагаар нөгөө тэдэртэй хоол идэхгүй гяс гүгэл талбай дээр ирж юмнуудаа хүүхдүүдэд чадах юм зааж өгчөөл за бэлтгэл сургуулийн шүүгээл босож ирээл нэг ажиллаа хийгээл ингээл явж ирсэн. Тэгээд яг ингээд яваад ирсэн чинь над тэгсэн. 2 туулаа хөөс хүн хоосон хоцордог. Нэг бол чи надтай нийлээд сая доллар ол эсвэл бол чиний спортоо Монгол улсад тултал нь хөгжүүл. Чамд ийм сонголт байна. Тэгээ чи бодгосон. За би 7 хоног бодъё гэсэн. Тэгээ 7 хоног бодохдоо бас их санаатай 7 хоног бодохдоо нөгөө доор ажиллаж ийсэн дүүнэр бэлтгэж өгсөн. Одоо юу гэдэг нь ийшээ яваад эндээс одоо ийм захиалга ингэж авна. Энэ захиалгыг хийхин тулд ийм одоо жазыг эндээс авна гэдэг зүйлийг баг угаар бэлдэж өгөө. Тэгээд та бол ер нь дотроо спортоо сонгоцсон л тий. Ааха. Тэгэл юу нэр эргэж бүсэлтгүй ер нь спорт руу орсон. Тэгээд одоо бол их сайхан болчихлоо. Нөгөө улсууд нөгөө гадагшаа тодгшаа их явдаг болсон тий. Илүү одоо нөгөө арчсан нэг юм нийгмийн хувийг дагаад илүү болсон. Тэгээд бейсболын спорт гэж ямар байдаг гэдэг илүү залуучууд бас энэ эцэгчүүд их ойлгодог болчих. Тэгээд тэрний л одоо өр нөлөө одоо бас энэ Монгол. Түүнээс дан ганцхан спортыг одоо хөгжүүлэх гээд байгаа бидний өр нөлөө одоо хичээн зүтгэл одоо бас эндээ одоо бас байхгүй мэдээж эцэг эхчүүд хүүхдүүд хэр сонирхож байгаагаа спорт маань өөрөө бас олонд танигдаж мэдэгдэж ингэж байна. Шинэ одоо ингээд та битэрийн сууж байгаа танай студид урьж байгаа ч гэсэн надад айгүй том тэр хүүхдүүд айгүй том боломж олгож байгаа байхгүй. Тэгээ энэ подкастаар дамжуулж олон залуучууд хүүхдүүд эцэгчүүд ингээд энэ спортоор хичээлэх эхлээд энэ л хамгийн том одоо тэ шагнал урамшуул. Тэ нөгөө нэг би юу гэдэг яалчгүй уусаал мэдгүй байсан юм чинь тэг хэд өдрийн өмнө би яг бодсон байх уу Монголд ингээ те яа тэгэхээр би мэдгүй би нэг яг спортын манай яг эцэг аав ээжийн талынхаа спортын хүмүүс ч гэсэндээ би өөрөө сонирхдаггүй гэхдээ одоо би сонирхож байгаа байхгүй би хүүгээ охиноо явуулмаар те яг таны энэ ярианаас ингэж гоё хүмүүжүүлдэг юм байна спорт бас хүнд ингэж нөлөөлдөг юм байна эргээд миний хүүд миний охинд бас надад бас нөлөөлөх юм байна те энэ өөрөө айгүй гоё юм том нэг төрлийн нэг юм хүмүүжил соёл юу гэдэг хүнд байх ёстой бүх зүйлийг спорт өөрөө гоё хүнд өгдөг юм байна гэдэг би бас танаас сонсоод ингээд айгүй гоё санагдаа суугаад байгаа байхгүй юу. Спорт өөрөө аль ч спорт өөрөө яг одоо тэр спортын шигшээ баг руу багтсан тэмцээн уралдаад явах гэж байгаа бол гэр бүл эцэг их дагаал ерөөсөө яг тэр циклд нь орчдөг. Тэгээд хүүхдүүдэд зүгээр одоо нөгөө хоцроод ирэнгууд нь байнга гэлдэг зүйл байдیں۔ Заримдаа аавч наваад ирж тэгээд аавч наваад ирэнгууд аавч юм яжууд. Маргааш өглөө бид 6:45 донгосоор нисэх гэж байгаа. Тэгээд онгоцонд одоо юу гэдэг 250-60 хүн ганцхан Монгол улсын одоо төлөөлж байгаа бид нар биш. Олон гадны улсууд Монгол улсууд аялал жуулчлалыг ч юм албан ажиллаар ч юм явах гэж байгаа. Тэр улсуудыг та 15 минут төлөөлөх чадах уу? Эсвэл 5 минут төлөөлөх чадах уу? Тэгээд тэр онгоц өөрөө хүлээхгүй шүү дээ. Олон улсын нислэг хийж байгаа тэр чинь маш олон зүйлүүд явж байгаа. Дээр агаарт гараад зам одоо туулна гэдэг маш олон зүйлүүд гарч байгаа учраас тэгээд тийм байдлаар хоцорхол юм бол ерөөсөө тэр багийн ажиллагаа тэр чигтээ одоо бас байхгүй болно. Нэг одоо юу гэдэг багт одоо яг тулцсан 10 хүүхэдтэй ч юм 11 хүүхэдтэй байх юм бол нэг хүүхэд нь байхгүй болчихвол нөгөө эргээд нөгөө бүтэн 2-3 сарын хийсэн бэлтгэл маань үр дүн маань эргээд 100% одоо буруу тишээ гаргах алигаа тавиад алигаа тоглох үлээ гэдгээ бас ингээл тасгажуулагч одоо тэр явах хугацаанд бол бас ингээл толгоондоо бодоол тэгэл явахтай ийм эрсдлүүд бас үрдэг учраас аль болох хүүхдүүдэд ерөөсөө бэлтгэлээсээ хоцрохгүй. За тэгээ нөгөө онгоц чинь өөрөө 3 цагийн өмнө ирцэн бай гэдэг те тэр ч гэсэн бас их нөлөөлдөг. Тэгээ аав ээж нар аль болох хоцроохгүй тулд тэгэл тэндээс хараад яг бэлтгэл хэлэхгээ талбай дээр хүүхдүүд ингээл багийнхан гараал ингээл жагсаал эхлэн гутал нөгөө хаалгаас орж ирэл тачигдахгүй. Гүүгэл орж ирээл хувцаа ингээл хурдан солин зарим нь машиндаа солино. Аав ээж нар тэгдэг чинь. Цаг хараал амжихааргүй болох юм бол шууд машин дээр 5 минут дээр хувцас солиол тэгэл цөнхөө өрөөлгүйгээл цөнхөө авчир тавиал талбай руу орж ирдэг. Тийм гоё хүмүүжлэг өгөөд тий. Одоо нөгөө нэг таад маань явж байхдаа юу гэдэг ямар нэгэн байдлаар хоцорж исэн ч юм уу тийм тохиолдол байгаа юу? За ер нь бол байхгүй. Байхгүй. Тий. Би өөрөө нэг алдаа гаргаж ирсэн. Тэр нь 2001 онд Шанхайд яг нөгөө юуны Азийн бейсболын холбооны чиглэлээр 21 онд вакуумжуулсан сургалтанд суугаад дасгалжуулагчийн эрхийг авахгүй явж байгаа.
Тэгээд өөрөөсөө гадна 5 одоо манай одоо бейсболын залуучууд тэгээд багштайгаа. Тэгээд бид чинь Шанхаар явж Хөх хотод буугаад тэгээд Хөх хотод нэг хончоод тэгээд маргааш гэлээ Шанхаар унас гээд тэгээд нөгөө онгоцны буудлын дээр ингээ байж байгаа л нөгөө пассвордуудын нөгөө аль хэдийн нөгөө 98 99 онд Америк одоо ч юм уу тэмцээн яваад үзсэн гэл нөгөө багш өөрөө итгэсэн тийм. Энэ угаас өөрийнхөө юм өөрөө арчлаад явах юм чинь гээд нөгөө пассвордууд өгсөн. Аль хэдийн өөрийн том хүн болцсон пассворд өөрөө үзүүлэл орно гэ. Тэгээ яг сууж ясан суудал дээр пассвордоо орхиод өөр юм одоо нөгөө онгоцны буудлын дээр өөр юм үзэх гээд нэг бисга явчаад тэгээ ирсэн чинь пассворд байхгүй. Алга болцсон. Тий. Тэгээ гайхаад чи юу лээ пассвордоо би тавилуугүй л гэсэн нөгөө манай багш хэлээд автсан. За тэгээд л яг онгоц руу орох оруулсан чинь пассворд авахгүй орж чадахгүй тэр чинь тий. Пассворд авахгүй тийзэн одоо тийзэндийнхаа завсрал пассворд тийзэн ингээ авчихсан байхгүй. Тэгэхээр чинь манай багш тэгсэн. За мөксөхөө нэг бол чи энэ чинь ингээд бидний гэртэл 21 онд энэ онгоцны буудлын дээр хон нөгөө форс гам шиг л ингээ хон эсвэл чи багшийнхаа пассвортоор яваад тэнд очиод 21 онд юм сурчаад ирээ гэдэг. Зүйлийг хэлээл тэр чинь нөгөө манай багшийн сахал махалт үүд яаж энэ хүний пассворд намайг хэлээр цаашаа гаргах юм гээл. Тэгээд намайг нэг 3-аад минут тэг байлгасан. Тэгээд тэгэхэд л зүгээр толгороо юм юг гал ороод ирдэ. Тэгсэн чинь пассворд очиод толгоон дээр нэг зогсноо. Дахиад юм хаяхгүй шүү чиг. Тэгээд тэр цагаас хойш ерөөсөө энэ олон хүмүүсийг дагуулж явахдаа яг суудал дээрээс нь босгоод ингээл явахдаа хамгийн сүүлд нь дахиад нэг иргэдэг. Ааха. Эргээл цүнхсаа мартсан байна уу? Пассвортууд нь юу вэ? Тэгээ тэрнээс хойш ерөөсөө Монгол улсын гайлаар гарлал болвол пассвортыг бүгднийг нь хураагаал цүнхэнд хийчихнэ. Тэгэл буухт нь бүгдийг нь пассвортын яг систем ингээд тарааж игэл хэлээр гарлал болвол бүгдийг нь аваад хийгээл. Хоцорж ирсэн тохиолдол ер нь бол байхгүй. Би өөрөө нэг тийм алдаа гаргаснаас хойш ер нь бол цагийг ингэж хурдан барих хэрэгтэй. Персад хийх үед бол бас жоохон хэцүү. Одоо бид чинь Инчон дээр буугаад билет олдохгүй бүр энэ жил чинь бүр нөгөө нислэгүүд бүр багассан. Тэгээд билет олдохгүй. Одоо Инчон дээр буугаад Инчоноос цаашаа Осака руу дахиад терминалаас хэлээд нисэнэ. Тэр үед л нөгөө хүүхдүүд ингээл зэрэг ингээл олгож байгаа л хэвээр гүнштэй гүүхэнгүүгээл за хүүхдүүд хурдан яваа шүү гээл. Урд нь 1 2 3 башааг ахлуулаад ард нь өөрөө үлдээл яаж энэ хүүхдүүд үлдсэн үү яаж энэ бицэх чинь үү яах чинь нэг чинь ингээл тэгэл ингээл зөвлөл за одоо энэ терминалаар ингэж гараад ингээд одоо юунд метрондоо суугаад ингэж явах нь шүү гээл ингээд тэгээд чинь нөгөө аливаа юм чинь нөгөө хийгээд байх тусам яваад байх тусам дадал болоод тэрэндээ одоо мэрэгшээж юм уу те ганц нэг бас нэг жоохон алдаа гарах хувьд бол мэдээж гаргана одоо олон хүүхдүүд нодлон 25-нд бид чинь бас биш 24 онд бас 60 гаруй явсан. Тэгэхэд л нөгөө анх удаа 60 гаруй хүүхдүүд явж үзэж байгаа байхгүй. Тэг чинь л бас л тэр 60 гаруй хүүхдүүд чинь ингээ 3-ыг нэ олгоцсон. Тэгээд ингээл аваа явахлаа чинь нөгөө улсууд чинь бас зам тавьж өгөхгүй те. Тэгэл бас ингээд тэгэл нэг цомоонд орох үед нь оруулаад за одоо нөгөө эн чинь баруун гар талаараа явж хүүхдүүд зүүн гар талаараа явж Япон ч юм бол зүүн гар талаараа ингээ бүр чинь баруун гар талаараа ингээ явж шүүгээл энд нь багт нь л нөгөө хийрийн бэлтгэл юм дээр багтаал зааж өгвөл тэгэл ингээл. Тэгэхээр тэрний хүчинд бол бас хүүхдүүд манаас ер нь бол бас гайгүй жорчтой шүү. Тэгэл улсууч ингэж эргэж хараал. Нэг жилхэн хувцастай өөр өвчөрсөн хүүхдүүд ингээл явахаар л эргэж хараал. Энэ зарим одоо мэдчихэж байгаа улсууд бол Солонгос улсууд бол нөгөө Солонгост бейсболыг яаго гэдэг. Японд болохоор якио гэдэг те. Эдийн тамирчид байна бейсбол энэ төр гэдэг ингээл харж идэв. Бас тэгэж явах шиг бархалтай шүү дээ хүүхдүүд ингээл олон хүүхдүүд аваад ингээл явж байхад бас. Тэгээ яг одоо нэг ийм хувцтай жигдрээ явдаг бах тий. Тий, ер нь энэ бол нөгөө тоглолтын хувцас. Яг тоглолтын дээр гарахтаа бүгд яг энэ одоо Монголиа гэсэн юугаа өмсөд жигдэлтийн хувцас нь бол бас яг адилхан ингээд зүрхэн талтай ингээд түрэн талбай хатсан ижилхэн малгайтай бас ийм ижилхэн ингээд самснуудтай ингээд явна. Тэгээ заримдаа төөрнөө хин юу илгээгээд араас нь харахаар нөгөө нэрийг мартаж хольц солиол. Зайлангийн бас ярилцах цаг дуусж байна. Тэгээд энэ гоё спортыг Монголд хөгжүүлж байгаа. Тэгээ хүүхдүүдийг өөрийнхөө хөгжийг хайрлаж байгаа. Тэгээ спорттой үнэнч байгаа танд маш их баярлалаа. Баярлалаа. За та бүгд ч гэсэн баярлалаа. Түрүү хэлсэн энэ бол маш том дэмжлэг, урам зориг. Тэгээ энэ подкастыг үзэж байгаа улсууд байх юм бол Монголд одоо бейсболын спорт маш эрчтэй хөгжиж байгаа шүү. За тэр дундаа бейсболын спорт маань өөрөө дотор бас хэд задарж байгаа. За түрүү хэлсэн нөгөө софтбол. За T-бол мэдээж одоо бейсболын спортын суурь. За бейсбол 5 гэдэг ийм төрөл бас ороод ирсэн явж байгаа. За энэ 2022 оноос эхлээд дэлхийн 83 онд одоо зэрэг хөгжиж байгаа ийм төрөл байгаа. Энэ залуучууд олимпийн төрөлд орсон ийм төрөл байгаа. Нөгөө 3 үрч 3 шиг те богино зайд одоо бейсболын одоо юу гэдгийг цохиур
бэлээгээд илүү одоо юу гэдэг нөгөө хэрэл материал шаардахгүйгээр 80 граммын бөмбөгийг гараараа цохиж тоглолдог бас юм сонирхолтой төрөл байгаа. Энэ жил бид нар сайхан насан туршидын тийм тэмцээн хийж үзсэн. Аав ээжнэрийнхээ багийг болгоод ингээд эвдсэн. Тэгээд энэ бол их сонирхолтой бас юм төрөл байгаа. Энэгээр олимп болон залуучуудын олимп болон одоо энэ олон улсын тэмцээнд оролцохоос бүрэн боломжтой гэдэг завшаан ашиглаа хэлжээ. Тэгээд танаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээд бид нэр 35 жилийн хоорондын бэлэг үлдэж ирсэн. Нөгөө мун буюу одоо цохио нөгөө айлд нөгөө мун байхад илүү одоо нөгөө муухай одоо зүйлийг хааж идэг гэдэг. Тэгээд энэ утгаараа одоо та ядас бэлэгдлээд цохиор одоо бас бэлгэлэх гэж авчирлаа. За дээрээс нь манай сүмнэрийн одоо буюу одоо нөгөө VIP буюу одоо нөгөө чочтой илүү чочин одоо тийм улсуудаа өгдөг юм бөмбөг байгаа. Та ядад бас энэ бөмбөг одоо бэлгэлээ. Тийм бейсболын бөмбөг нь өөрөө бас их онцлогтой нөгөө финкшүүн тэр гэж юм уу тийм нөгөө үргэлжилсэн юм оёдолтой байдаг. Нүрдөө тасраагүй. Тэгээ ингээд сайн ингээд хараад ингээд тойруулаа ингээд харах юм бол яг энэ нөгөө юм 8-ын тоо шиг одоо үргэлжилсэн юм хийтэй байдаг учраас бейсболын бөмбөг хүртэл дандаа юмыг дандаа үргэлж одоо юу гэдэг юм. Тэгээ сайн байх юм бэлэгдэлтэй. Бас юм өнөөд. Ийм гоё. За баярлаа. Цаг зав зориулсан хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа.